Сайн байцгаана уу сонсогчдоо, Кармаба өнөн подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хэрэгээр Оросын нэгэн жижигхэн тосгоноос хөл хөдөлгөөн ихтэй жинхэнэ амьдрал өрнөсөн Москва хот руу сайхан амьдралыг олж авахаар гэрээсээ зогтсон Грета Ведлер гэх бүсгүйн харамсалтай мөн сургамжтай түүхийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэ бүсгүйн Instagram хаяг бол орчин үеийн өмсгөлжингийн үлгэртэй л адилхан түүнийг 13,000 гаруй дагагч нь энэ төгс амьдралд нь атаархаж, зарим нь яаж ийм амжилтанд хүрвэ гэж гайхаж түүний мөрөөдлийн амьдралыг өдөр бүр утасны цаанаас харж суудаг байгаа. Грета Ведлер гэж хэн байсан бэ гэх асуултаар өнөөдрийн подкастаа эхлүүлье. Өнөөдрийн хэргийн хохирогч Грета Ведлерийн жинхэнэ нэрийг нь бол Анна Павленко гэдэг Липекс мужийн Грянзевский дүүргийн Сошки эмэх жижигхэн нам гом тосгонд төрж сургуулаа төгслөө тэнд амьдарсан. 1998 оны 3 сарын 12-ны өдөр ээж Лика Павленко болон аав Александр нарын анхны охин болж мэндэлсэн бөгөөд харамсалтай нь төрсөн цагаасаа хулаад эцэг эхийн хайр гэж зүйлийг мэдэрч өсөөгүй гэр бүлийн үнцэн гэж юу байдгийг бараг л мэдэхгүйсэн. Түүний аав гэх хүн анх охиноо төрмөгцөл хариуцлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй, зангаараа шууд л өөрийнхөө нуруунд дээр ирэх асар их хариуцлагаас зүгтэж ээжээс нь холбоогоо таслаад ор сураггүй явсан байдаг. Харин ээж Лика нь 22 настайдаа Гретаг төрүүлсэн бөгөөд өөрөө хүүхэд шахуу гинэн залуухан байхдаа хүүхэдтэй болсон болохоор их хүний хариуцлага гэдгийг бас л мэдэхгүй охиноо өөрөө өсөхгүйс татгалзаж Сошки тосгонд байх өөрийн ээж дээрээ охиноо үлдээгээд шуудхан хэлэхэд бол голоод хаяад явсан. Ингээд хаяал өдрийн очиг охин дээрээ ирдэг байсан ч удалгүй өөр хүнтэй гэрлэж дахин 2 хүүхэд төрүүлж өөрийн гэсэн элэг бүтэн аз жаргалтай амьдралтай болсон ч тэрхүү шинхэн гэр бүлийн орон зайдаа өөрийн охиноо багтаах зай гараагүй, харин ч Грета охиныг бол шинэ амьдралынхаа саад болох сүүдэр мэтээр үзэж хизээж хажууд аваагүй эмээтэй нь үлдээгээд явсан. Тэгээд түүнээс хойш дуртай дургүй хаяа нэг мөнгө явуулж 3 сар нэг удаа уцаар ярддаг болсон. Грета охин баг байхдаа л өөрөө гуйж ахуу ээжигээ санахтаа түүнтэй гуйж ярддаг байсан бол томрох тусмаа нас ахих тусмаа өөрөө бүх зүйлийг ойлгоод ээж нүүрд нь хайргүй юм байна гэдгийг мэдрээд ээжээсээ холбоогоо тасалсан байдаг. Гретагийн ээжийн ээж эмээ нь мөн л тэмч сайн хүн байгаагүй, өөрийнхөө зээ охиндоо маш бүдүүлэг ханддаг, дээрлэгэж гэрийнхээ барлаг юм шиг үздэг, өөрийнх нь охиныг гэрэлд ирээдүг сүйтгэсэн. Чи бол ээжийнхээ залуудаа арх ууж тамхицаж яваад гаргасан нэг шөнийн алдаа ээж чинь чамайг оройтож мэдсэн учраас л ахуулж чадаагүй. Түүнээс биш мэдсэн бол үдий би чамтай энэ ингээд зууралдаа залуунасаа барахгүй байх байсан гэх мэт бол аимшигтай үгсийг хэлж өөрийнхөө мах цасныг тасархаагаа ад үзэж хатуу хандаж түүнийг хүүхдүүдтэй тоглуулахгүй цэцэрлэгт явуулаагүй зөвхөн гэртээ байлгаж агаад зоддог байсан. Цаашлаад хэрвээ намайг чамайг зоддог гэж хүнд хэлэх юм бол асрамжийн газарт өгөн шүү гэж сүрдүүлж гэрийн үйлчлэгч шиг л харьцдаг байсан байгаа. Ингээд энэ бүх хайр халамжгүй орчинд цаашлаад үргэлж өөрийг нь буруутгадаг хүмүүстэй хамт байж тийм хүмүүсээр хүрээлүүлсээр байгаад Грета охин өөрийгөө хүртэл голж энэ ертөнцид хэрэггүй хүн битэр өөрийгөө буруутгаж явсаар томоохон сэтгэлийн травмаг бий болгож дандаа л ер нь ганцаараа явдаг болсон. Грета охин ганцаараа засаар тоглож, ганцаараа усаар тоглож, ганцаараа гулгаж зөвхөн нохоо мууртаал найзалж ганцаардмал өрөвдмөр ядарсан төрхтөөгөр бол Сошки тосхоныхаа гудмаар явдаг хүмүүс түүнийг Иви минь гэж хардаг байсан байгаа. Мөн ангийнхан нь түүнийг шоолж дээрлэхдэг арай гэж найз нөхдөд болох гэж оролцсон ч эмээн тэр харилцааг нь шууд таслаад ангийнхан болон найзуудад нь зээ охиноо муулаад ахин харцгааргүй болгодог байсан гэдэг. Ингээд энэ бүхэн үргэлжилсээр 2015 он болж Грета 10 дугаар ангид байхдаа өөрийнхөө ангийн Дмитрий Коровин гэх залуутай үерхэж эхэлсэн. Дмитрий бол сургуультай нэлээд сахилгагүй, сурлагаар таарав, үеийнхнээ дээрлэхдэг нэлээд тийм буллинг төрлийн залуу байсан бол Грета өөрөө л сургуулийнхаа онц сурлагт нь нэсэн. Тэдний харилцаа эхэндээ бол үнэхээр төгс гэмээр байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам энэ төгс харилцааны цаана анхны аюултай тохио буюу Дмитригийн хит өмчөрхөг зан цохууж удах тусмаа л Грета хинтэй харьцах, юу өмсөх, яах эрхийг нь зааж түүнийг өөрийнхөө хяналтанд байлгахыг чухалчилдаг болж тэдний үерхэл 10 дугаар ангиасаа эхлэн 6 жилийн турш үргэлжлэхдээ хайр гэхээс илүү дарамт болон хувирсан байдаг. Цаашлаад Грета 18 нас хүрмэгцээ Сошки гэх тосгоныхоо хэцүү амьдралаас залхсан учраас ээж болон эмээ мөн найз залуудаа Москвагийн сургуулийн сэтгүүлчийн ангид орсон гэж худлаа хэлээд төгсөн жилдээ шууд сэтгэл чулуудан гэрээсээ Москва хотыг зорьсон. Түүний энэ үгэнд нь итгэсэн гол шалтгаан нь Грета охин бол маш онц сурлагатай байсан учраас хүн болгонд түүнийг бол
тэр мундаг сургууль орсон гэдэгт нь бол итгэсэн байгаа. Гретаг Москвад ирэхэд бол түүнийг тосож авах, чиглүүлэх, садан турал гэхэр хүн эсвэл туслах найз нөхөд ерөөсөө байгаагүй, зөвхөн гартаа ганцхан чандамтай хуучин хувцас болон галаасандаа маш бага рубльтэйгээр энэ том хотын төв вокзал дээр анх зөвхөн өөртөө найдаад итгээд буусан байдаг. Тэгээд ямартай ч хамгийн түрүүнд түүнд амьдрах байр хэрэгтэй байсан болохоор сурах нэрийдлээр оюутны дотор байранд амьдрахаар шийдээд шууд Оросын ард түмний найрамдлын их сургуульд бүртгүүлж шалгалт өгч тэнцээд хөдөө орон нутгаас ирсэн шалтгаанаар амжилттай дотор байранда үнгүй амьдрахаар болсон. Грета дотор байрны жижигхэн өрөөнд өөр 2-3 охинтой хамт амьдардаг, нэлийн ядруухан оюутны тоонд багтдаг, хуучин хувцас өмсөж, хямдхан бэлэн хоол идэж, хоосон талхаар гол залгуулдаг, яг л нэг дурсамжтай оюутны амьдралаар бол эхний хэдэн сарын турш амьдарсан ч Гретагийн хувьд энэ оюутан байх хэдэн сарын хугацааны амьдрал ерөөсөө аз жаргал нь байгаагүй, бүр шорон шиг санагддаг байсан гэдэг. Харин бусад хүүхдүүдийн хувьд бол хоосон ч гэсэн олон найз нөхөдтэй болж эрдэм ном өвөртлөөд хүүхдүүдтэй туршлага хуримтлуулах мөн хамгийн гоё залуу насныхаа дурсамж их багахан жил нь байсан гэж бол хүүхдүүд найзууд нь сүлд ярьсан байсан. Грета ер нь өөрийгөө маш их голдог, ирээдүгээ төсөөлж чаддгүй охин байгаа. Тиймдээч Москва хотын Баян айлын үнэтэй машин унаж брендийн цөх барьсан охид хүүгүүдийг хараад би хизээч тэдэн шиг болж чадахгүй гэсэн айдас атаархал дунд амьдарч илүү хялбар аргаар хурдан хугацаанд мөнгө олох аргуудыг хайж эхэлсэн. Тэгээд ямартай ч гэсэн эхний ээлжинд сурахынхаа хажуугаар оюутны байрнаасаа хөөгдөжгүй тулд сурах нэрийдлээр ажил хийхээр шийдээд нэг ажил олсон нь бол өдөржин зогсоод маш бага цалин авдаг. Оюутан хүнд тохирохоор үзэсгэлэн худалдаа арга хэмжээнүүд дээр сурталчилгаа хийх ажил түнд олдож ингээд төр ажиллаа хийж эхэлсэн байгаа. Тэгээд сурталчилгааны ажил хийж олсон хэдэн төгрөгөө хадгалахын оронд бол ганц нэг брендийн хувцас түнх аваад Москвагийн хамгийн үнэтэй зочид буудлуудын лоббид орж зураг даруулж Инстаграмдаа өөрийгөө Баян айлын охин шинээр гарч ирж байгаа модель мэтээр бусдад харагдуулж өөрийнхөө оюутны байранд амьдардаг оюутан гэдгээ нууж сошиалаар од болохыг хүсээд цаашлаад баян мөнгөтэй ирчүүдийг татах хуурамч дүр төрхийг бүтээж эхэлсэн. Ингээд 2017 он дотор байранда амьдраад эхний хагас жил өнгөрөөд удаагүй байхад Гретагийн Инстаграмч нэлийн олон дагагчтай болоод өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж Tinder гэх бол танилцах аппликейшнаар баян ирчүүдтэй танилцаад тэдэнтэй холбоо тогтоон эхэндээ зүгээр л хоолнд орж тэдний хамтрагч үзэсгэлэнт найз охин нь болж олонний өмнө харагдсныхаа төлөө бэлэн мөнгө авдаг бизнес гэх юм уу нэг тийм ажил хийж агаад цаашлаад энэнд хамжирч мөнгөнд хит донтон шунаад дотор байрныхаа өрөөний найзуудаасаа нуугцаар унтаж байх үед нь шүн дөлөөр гарч яваад голцоо өглөөгөр эсвэл өдөр ирдэг болоод бүр хичээлдээ суух нь хамаагүй цөөрч эхэлсэн. Бараг дотор байранд амьдарч эхэлснээсээ хойш ойролцоогоор 6-8 сарын дараа тэрээр анх удаа төлбөртөөгөр бие үнэлж нэг хөгшин эртээ шүнийг өнгөрөөж ганцхан шөнийн дотор тэрээр өмнө нь сурталчилгааны ажилтан хэдэн сар хийгээд олдог байсан мөнгөө хэд дахин нугалж олсон. Тэрхүү мөнгө нь бол Грета охины нүдийг сохолж цаашлаад сургуулаа бүр мөсөн хайж зөвхөн хурдан хугацаанд баяжих замаар нэгмөр явахаар шийддэг. Анх дотор байранд ирэхдээ хичнээн хөөрхөн бусдаас ялгарх зүйлгүй энгийн тосгоны даруухан охин хэдэн сарын дотор бол маш хурдтайгаар өөрчлөгдөж өрөөний найзуудтайгаа харилцаа багасж нөхөрлөл гэхээсээ илүү тэднийг илт доримжлох өнгө аяс гаргаж ядуу оюутнууд гэж бол дутуу үнэлж нэг өрөөнд байгаа мөртлөө тэднийг байхгүй зан гаргаж цаашлаад бол өрөөний найзуудынхаа идж байгаа хоол өмсөж байгаа бүрийг нь гоочлоод тасаараа ийм арчаагүй амьдрах уу гэж тоглоом шоглоомоор басамжуулж өөрийнхөө брендийн хувцас зэргийг бол гайхуулдаг болсон. Түүнийг бүр найзууд нь хэдэн сарын хугацаанд нүдэн дээр нөөцлөгдөж байгааг хараад бүгд шоконд ороод түүнээс хүндэрч эхэлсэн байгаа. Ингээд 2017 оны сүүл гэхэд сургуулийнхаа дотор байрны өрөөнд амьдарч байсан тэр тосгоны охин бүр мөсөн алга болоод оронд нь Москвагийн шөнийн амьдрал зугаа цэнгэл рүү гүн живсэн Инстаграм од өндөр дүнгээр бие үнэлдэг эмэгтэй болон өөрчлөгдөж түүний амьдрал 360 градус эргэсэн ба. За тэгээд Грета мөнгөндөө гамтай нэгэн бол байгаагүй хадгалахаас илүү өөртөө зарцуулдаг байсан.
Биеэ уналж олсон мөнгөө банкнд ерөөсөө хадгалаагүй, харин ч эсвэргээрээ асар их мөнгөөр гоо сайхны хагалгаанд орж хүн төрхнөөс хүүхэлдээ Барби төрхтэй болохыг хүсээд Москвагийн нэр хүндтэй гоо сайхны эмнэлгүүдэд хандаж хамгийн түрүүнд хамар болон уруулынхаа хэлбэрийг өөрчилж дараа нь шанаа болон эрүүний хэлбэрээ засуулан V-line хэлбэртэй болгож эрс өөрчлөгдөн улам үзэсгэлэнтэй болох тусам түүний биеэ үнэлэлт ажлын үнэлэмж бол $1,000-оос $3,000 хүртэл өсөж уулзах ирчүүд нь хүртэл бүр илүү дээд зандааны Оросын баячууд болж эхэлсэн. Мөнгөний урсгал нэмэгдэх тусам дотор байрнаасаа нүүд Москвагийн хотын төвд сарын түрээс нь 150-аас 200 мянган рублийн үнэтэй тансаг байранд нүүж ороод хамгийн үнэтэй брендийн хувцаар өөрийгөө хүрээлүүлж худалдаж авч өдөр бүрийг тансаг ресторанд баян залуучуудтай өнгөрөөдөг болсон. Ингээд инстаграмаараа дамжуулаад өөрийгөө амжилттай яваа бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч бүр модель юм шиг дагагч нартай итгүүлээд өөрийгөө тэгж танилцуулаад худлаа ярьж мөнгөтэй баян болох тусмаа өөрийнхөө гарал үүсэл тосгоныхоо ядуу амьдралыг нууж төрсөн цагаас ахуулаад баян элит гэр бүлд өссөн мэтэр бол худлаа ярьж дагагчдынхаа атаархлыг төрүүлдэг байсан. Мөн тэрээр зураг бүрийнхаа доор хизээч бүү бууж өг өөртөө хөрөнгө оруулалт хий, мөрөөдлийнхөө төлөө тэмц гэх мэт гоё үгсийг дагагч охтуудаа мотивац өгөх жишээний бол тийм пост оруулж дандаа хийдэг байсан байгаа. Гретагийн үйлчлүүлэгчийн дунд бол Оросын алдартай бизнесмэнүүд, улс төрчүүд тэр байтугай спортын зарим алдартнууд хүртэл байсан гэж яригддаг юм байлээ. Мөн Европын орнууд Франц, Итали, Дубай руу амралтаар нь авч явдаг бүх зардлыг нь байнга даадаг ивент тэтгэгчид хүртэл ээлж дараалалтай дугаарлаад хүлээгээд байж идэг, нэг осондоо очроо хүлээдэг гэх юм уу. За тэгээд түүний нэг шөнийн хөлс бол $1,000-аас $5,000, Оросын хашаар бодох юм бол $70,000-аас $350,000 рубль хүртэл хэлбэлцдэг. За энэ нь бол Оросын дундаж иргэний 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг л нэг шөнийн дотор олдог байсан. Тэгээд нэг шөнийн дотор $350,000 рубль гэж тооцохоор сард олох мөнгөний хэмжээ бол ямар их болох нь ойлгомжтой. Ингээд Грета 2017 оны хавраас эхлээд 2021 оны 2 сар хүртэл нийт 3 жил 10 сар орчим биеэ үнэлж элит зэрэглэлийн тансаг амьдралаар амьдарсан байдаг. Гэхдээ харамсалтай нь түүний бүх зүйл бол сайн сайхан байгаагүй бөгөөд Грета биеэ үнэлж олсон мөнгөөрөө ээж аав, эмээ гуравтаа туслахын оронд бол тэднийг ядуу гуйлагчид хэмээн доромжилж бол харилцаагаа бүрмөсөн. Тасалсан ээж нь түүн рүү залгаад миний охин юу хийж ийн, ийм их мөнгө яаж олоод байгаа юм бэ, бие бодороо гэд бол сануулхад Грета ээжигээ сайхан амьдралынхаа садаа болж байгаа. Нуруунд дээрх ачаагийн нэмж байгаа мэтэр бол хараад бүх холбоогоо таслаад шууд блоклоо дахиж нэг ч удаа бол тэдэнтэй яриаггүй. Ярих гэж оролдоход нь бол түүнийг загнаж доромжилдог. Тэгээд Гретагийн өвдөгт нь бол асрах, зовхтон түших ямар ч гэр бүлийн нааш гэх хүн бол байгаагүй ч эмээ ээж гэх хүмүүстэйгээ харьцахыг хүсээгүй болохоор л өөрөө л болгодог байсан. Өвдсөн ч гэсэн хамаагүй ажиллаа хийж өөрийнхөө түншүүдийг алдахгүй байхаг бол хичээдэг байсан. Мөн түүнийг баяжих тусам бүр төрсэн цагаас нь ахуулаад ор сургаггүй байсан аав гэх хүн нь бол гинт гарч ирээд шууд түүн рүү залгаад архины мөнгө хэрэгтэй, өрөө төлмөөрэн би чиний аав учраас чи надад туслах ёстой, би байхгүй байсан бол чи энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж охиныгоо шамдуулаад дээрлэхэж түүний биеийн үнэлтийг нь зогсоогоод анхаарал таламж тавихын оронд бол түүнээс мөнгө салгах хүсэлтэй охинтойгоо холбогдсон. Сүүлдээ бүр Грета аавынхаа дуудлагыг авахаас хүртэл дургуутсаж аавыгаа миний амьдралыг балалсан арчаагүй иргэсэн бодолтой бас л нүүр өгөхгүй блог хийгээд бол харилцаа холбоогоо огт тогтоохгүй байхыг хичээж ийсэн ч аав нь бол яаж хийгээл Гретатай холбогдоод идэг гэсэн. Ингээд бүр цаашлаад түүний хуучин экс найз залуу Димитри бол түүнтэй холбогдож эхэлсэн. Димитри Липекс хотод ажилгүй мөрөдөд тоглоомонд донтсон байхдаа бол Гретагийн инстаграмыг харж түүнийг хэрхэн маягсныг гайхаад Гретаг биеэ үнэлж болсныг гадарлаж инстаграмаар түүн рүү би чиний нууцыг мэднэ. Чи яаж ийм их мөнгө олж байгааг чинь хүмүүст хэлбэл яах вэ гэсэн утгатай дарамт шахал бүхий мессежүүдийг бичиж түүнийг сүрдүүлэх болсон. Ингээд өөрийнхөө өмнөх ядуу өнчин өрөөсөн өссөн амьдралаасаа маш их хичдэг. Бусдад худлаа ярьдаг Гретагийн хувьд энэ сүрдүүлэг амьдралынх нь бүхий л хичээсэн өдөр хоногуудыг нураах шиг л болж хэдий ээж аваасаа холбоогоо тасалсан ч тосгоны хүмүүсээсээ мэдэгдэхээс ичиж байсан бэ. Гретаг өөрийнхөө хяналтанд оруулж чадсан. Грета мессежэнд шууд хариулж битгий тэгээрэй гэж гуйж юу хүсэж байгаа юм бэ гэж асуухад Димитри бол шууд л түүнээс мөнгө нэхэж Грета түүний амыг хамхиулахын тулд анхны их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь Димитригийн хувьд бол амташсан зүйл болж энэ охин надад
надаас салахгүй би үүнийг насаараа сааж амьдрах болно гэсэн ухагтхуунтай болсон. Ингээд хэд хэдэн удаагийн харилцааны дараа Грета энэ нэр хүндийн дарамтнаас ангижрахын тулд Димитрийг өөрөөсөө холдуулахын оронд түүнийг Москвад байгаа гэрлүүгээ урьж Димитри дэргэд байвал би түүнийг мөнгөөр аргацаагаад нууцаах хадгалж чаднаа гэж бодсон ч бол Димитри ирсэн цагаас эхлэн түүний амьдралыг бол там болгосон. За тэгээд Димитри Грета хоёр Москвад хамт амьдарч эхэлснээр тэдний харилцаа бэлгийн харилцаа бүхийн хамтын амьдрал болж хувирсан бөгөөд энэ нь ердийн нэг хайр дурлал дээр тогтсон харилцаа биш, маш тийм гаж токсик харилцаатай болсон. Димитри түүнийг биеийн үнэлэгч гэдгээр нь байнга доромжуулж бэлгийн харилцаанд ч юм уу адил хүч хэрэглэх, дээрлэх байдлаар хандаж Гретаг өөрийнхөө өмч мэтээр үзэх болсон. Цаашлаад өөрт нь хангалттай мөнгө өгсөнгүү гэж зодчхоо дараа нь хайртай дуртай гэж хуураад бэлгийн харилцаанд орж буцаад эвлэрэх замаар бол хамтын амьдрал нь үргэлжилж байсан. Димитри Гретад хайртай дуртай гэдэг мөртлөө бусад баян эрчүүдтэй төлбөртэй уулзалт нь логтхонч дургуутсгүй харин ч хүчээр явуулж олж ирсэн мөнгөөр нь өөрийнхөө мөрөөдөө тоглоомыг санхүүжүүлдэг. Гретаг шууд утгаараа ашиглаж биеийн үнэлээд ороод ирэхэд нь түүнтэй бэлгийн харилцаанд орохыг ятгахж амраахгүйгээр зовоодог байсан. Ингээд 2021 оны 2 сарын 24-ний шөнө Димитри Грета хоёр Москвагийн төвд байрлах нэгэн томоохон зочид буудалд орж амархаар болцгоосон бөгөөд энэ үед Димитри мөрөөдөө тоглоомонд маш их хэмжээний мөнгө алдчихсан байсан болохоор Гретаг хуурч гой сайхан үгээр хэлж агаад дахин их хэмжээний мөнгөийг нэхэх бодолтойгоор романтик болцоог зохион байгуулсан байгаа. Ингээд болсон явдлуудаа хэлээд хэрвээ мөнгө өгөхгүй бол жинхэнэ биеийн үнэлэгч гэдгийг чинь зарлан хэлнэ гэх мэтээр бол түүнийг дахиад сүрдүүлсэн боловч энэ удаад Грета бол шууд татгалзаад би чамд хангалттай мөнгө өгсөн. Одоо надад мөнгө байхгүй. Одоо боллоо. Би чамаас салж байна. Чи тосгон руугаа буц гэж хэлснээр тэдний хооронд бол маш том маргаан дэгдсэн. Цаашлаад алтан ундаг гаргадаг дахиад өөрөөс нь холдох гэж байгааг мэдсэн Димитри ухаанаа алдаад Гретаг биеийн үнэлэгч гуйлахчин гэх мэтээр доромжилж хэрүүлэн явандаа зодуур болон хувирч Димитри түүнийг шууд хөнөөхөөр шийдээд Гретаг орон дээр хэвтүүлээд дарж байгаад хүчтэйгээр хоолойг нь боомлж эхэлсэн. Ингээд Грета мянга сэргүүцэж тэмцсэн ч харамсалтай нь бол Димитригийн гарнаас мултарч чадаагүй хэдхэн минутын дараа найз залуугийнхаа гарт бол амиа алдсан. Цаашлаад тэрээр Гретагийн цогцыг орон дээр нь үлдээгээд өөрөө тэр өрөөндөө 3 хоног амьдарсан байгаа. Ингээд Димитри Гретагийн утсыг аваад түүний банкны аппликейшн руу нэвтрээд тэрээр Гретагийн дансанд байсан бүх мэлэн мөнгийг буюу ойролцоогоор 700 мянгаас сая рубль өөрийнхөө данс руу шилжүүлж хамгийн зэвүүцмээр нь бол тэрээр найз охиноо хөнөөчгөөд цогцныхын дэргэд суугаад мөнгөөр нь онлайн казино мөрөөдөө тоглоод 1xBet-ийг цэнэглээд суужсэн. За тэгээд зочид буудлын ажилчдыг бол с ิจ ахуулахын тулд хаалган нэрээ битгий саад бол гэсэн тэмдгийг наагаад 3 хоногийн турш бол хэнийг ч өрөөндөө оруулаагүй. Ганцаараа байсан мөртлөө за 2 хүнд зориулж хоол захиалаад найз охин нь амьд байгаа мэтээр дүрсгээд цаашлаад Гретагийн Instagram руу н ороод хүмүүсийн ирүүлсэн мессежүүдэд түүний өмнөөс нь бол хариу бичээд зүгээр байгаа мэт бол харагдуулж эхэлсэн. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Гретагийн цогцос баг багаар муудаж эхэлсэн болохоор Димитри чемодан худалдаж аваад цогцыг хийгээд буудлын өрөөг цэвэрлэж хэмжээний үнэртэй ус ариутгах бодисоор ариутгсан. За тэгээд орон нутаг руу явах такси дуудаад цогцтой чандамаа таксины багажинд хийгээд 400 км орших өөрийнхөө төрлөх хот болох Липекс хот руугаа явсан. Хоттой очоод өөрийнхөө амьдардаг байшиндаа эвдэрсэн хуучин машиныхаа багажинд чемдамыг нь хийгээд тэр машинаа гаражинда чоожлоод орхисон бөгөөд Димитри энэ хугацаанд Гретагийн мөнгийг нь үрээд түүний нэрийн өмнөөс сошиалд пост оруулсаар хиндэж мэддэхгүй явсаар яг 1 жил тэрхүү багажинд Грета охины цогцос байсан. Ингээд энэ 1 жилийн хугацаанд бол Димитри цогцсны үнэрийг гаргахгүй байхын тулд машиныг маш сайн битүүмжил 7 хоног болгон гараж руугаа орж ариутгагч бодис ашиглан цэвэрлж исэн баг. Ингээд жил шахаа өнгөрөөд Гретаг хамгийн ихээр өгүүлж хамгийн түрүүнд с ิจ авсан хүн нь бол түүний гэр бүл ээж аав эмээ биш байсан, харин Москвад ах уулздаг залуугийнх нь нэг байсан бөгөөд Гретатай уулзахын тулд маш их хичээж бараг л өдөр болгон шахуу хаана уулзъя гэж бичих болгонд Димитри Гретагийн өмнөөс би одоо гадаадд амарч ийн маш завгүй байна гэх мэтээр
нэг хэвийн хариулт өгсөөр байсан нь бол түүнийг явандаа сэжиглэхэд хүргэсэн байна. Грета бол өмнө нь энэ залуутай уулзахдаа маш дуртай болцдог байсан ч одоо гаргаж байгаа үйлдэлүүд нь бол түүнийг сэжиглэхэд хүргэж аргагүй ихэнд бол Москвагийн цагдаагийн газарт сургаггүй алга болсон тухай өргөдөл гаргаад цагдаагийн байгууллага албан ёсоор эрен сурвалжлах ажиллагааг эхэлж хамгийн түрүүнд Гретагийн утасны сүлжээ хамгийн сүүлд хаанаас цацагдсныг нь шалгахад Москвад биш харин 400 км-ийн цаана орших Липецк хотод байгааг олж тогтоосон. Мөн цаашлаад Гретагийн данснаас их хэмжээний мөнгө тогтмол гарч онлайн мөрөөдө тоглоомын данс руу шилжиж байсныг илрүүлж мөрөөдө тоглоомын дансны эзэн Дмитрий гэх залуу болохыг тогтоогоод Липецк хотын Дмитригийн байрлаж байгаа газарт Эрлийн багийнхан болон үнэн ч нохтоо дагуулan ирсэн байдаг. Мөрдөгчид түүний гэрт очиход бол Дмитрий огт сандарч твдээгүй тэднийг гэртээ урьж оруулаад кофе явахыг санал болгож тайвнаар ярилцаж Гретаг алга болсонд өөрөө ч бас санаа зовж байгаа мэтээр дүр үсгээд түүнийг би хаана байгааг нь мэдэхгүй байна. Магадгүй Европын аль нэг улс руу баян түншүүдтэйгээ явчихсан байх тэр биеэ уналтдаг байсан гэх мэтээр бол Гретаг буруутгаж ярьжсэн. За тэгээд цаашлаа түүний утас бол түүнд байгааг бол мөрдөгчид асуухад мөн л утгагүй хариултыг бол өгжсэн. Тэр надаас салахдаа надад энэ утас энэ амьдрал чинь хэрэггүй гэд уцаа шидээд явсан гэх тэнэг хариултыг өгөөд цаашлаад мөрдөгчд түүний гэр болгон гаражийг нэгжих машиныг шалгах зөвшөөрөл шаардахад Дмитригийн 50 байдал алдагдаж гарын салгаалж нүдэн тогтворгүй болж за мөрдөгчд рүү ихцэлж харж чадахгүй айцтай болсон. За хамгийн шилдэг үнэн ч нохоогоор нэгжлэг хийлгэхэд ноход шууд л гаражинд байх жижиг тэрэгний багаж руу хуцаж дайрсаар Гретагийн тогтос тэнд байгаа нь бод ил болсон. Мөрдөгчд Дмитригийн эзэмшлийн ГАЗ 3110 Волга маркийн хуучин загварын эвдэрхий машины багажийг нээхэд 1 жилийн турш хаагдастай байсан өмхирсэн цогцсны үнэр үнэхээр төсөөлөхийн аргагүй аимшигтай үнэртжсэн гэдэг мөн Дмитрий үнэрийг дарахын тулд чемдамыг тойруулан маш их хэмжээний нүүрс болон ариутгагч бодисууд цацжсэн болохоор үнэрийг нь улам бүр тэм сонин дотор муухайрам тийм болгосон байсан гэдэг. Ингээд Грета байдлаар бол 170 орчим сантиметр өндөртөө нуруулаг бүсгүй байсан болохоор Дмитрий түүнийг цогцыг чемдамд багтаахын тулд хөл гарыг нь нугалж бараг л бөмбөг шиг бөөрхий болгоод үегүй юм шиг чихчихсэн. Гретагийн тэрхүү үзэсгэлэнтэй төрхөөс юу ч үлдээгүй маш ихээр муудаж зарим хэсэг нь бол ялзарч өнгө нь ховирч за бүр хөтөнд идэгдэж за муумын шиг зарим хэсэг нь бол хатчихсан хоёр нүд нь ухагтаад идэгдсэн арын яснууд нь эн тэндээ ил гарсан яаж тэр аимшигтай дүр зургийг өдөр болгон шахуу харж ариутгадаг байсан болоо гэж бодохоор цагдаа болон мөрдлөгийн багийнхан шинжээчдийг бол шоконд оруулж байсан гэдэг тэр дүр зураг. Ингээд Дмитрий гэх залуугийн энэ хэрэг бол Оросын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг маш их татаж нүдийг нь орой дээр нь гаргаж түүний шүүх хурал бол албан ёсоор эхэлсэн. Ингээд Оросын албаны улсын эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар санаатаагаар хүний амь насыг хохироосон. 58 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Г заалтаар бусдын эд хөрөнгийг хулгайлж өргөдүүлсэн. Эрүүгийн хуулийн 159 дугаар зүйл ангиар бусдын эд хөрөнгийг заллин эхлэх замаар авах, сүрдүүлсэн гэх 3 зүйл ангиар чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх ангид 15 жилийг давж заалдах эрхгүйгээр шүүхээс оноосон байгаа. Оросын хуулиар энэ чанга дэглэм гэдэг нь хоригдлыг гадаад ертөнцийн огт харьцуулдаггүй, эргэлт эрүүлдэггүй, илгээмж авдаггүй, хязгаарласан тийм маш хатуу цаазаар ахуулгатай адилхан хэмжээний тийм хорь хангийг хэлдэг юм байна. Ингээд Оросын ард түмний хувьд бол хамгийн их дургууг нь хүргэсэн зүйл бол за Гретаг алсан найз залуу Дмитрий байгаагүй харин түүний гэр бүл гэх эмээ ээж аав гурав нэсэн. Одоо ингээд амтай хүн болгон тэдний гэр бүлийн хайрыг охиндоо мэдрүүлж чадаагүй бүхэл бүтэн жил шахуу охин нь холбоогүй ярихгүй байхад сураглаагүй охиныгоо баг байхад нь нохоон гөлөг шиг төөрүүлж хайчгаад том болоод мөнгөдөө болоод ирэхэд нь зөвхөн мөнгөний их үүсвэр мэтээр харж дарамтлагдаг байсан хариуцлагагүй хүмүүс гэж дайралтууд бол эмээ ээж аав гуравт нь маш их хэмжээгээр ирсэн байгаа. Ингээд Грета охиныг бол төрлөх Липецк хотынхан Сошки тосгонд оршуулах үед нь бол аав ээж нь маш цөөхөн хүнтэйгээр сүүлийн замд нь үдсэн бөгөөд хүмүүс тэднийг бол охиноо амьтад нь хайрлаагүй байж өгсөн хойно жүжиглэх хэрэггүй гэж харааж төрлөх Липецк хотод нь тэднийг хөршүүд нь үзэн ядаж гудамжинд явахт нь алуурчдаас ялгаагүй хүмүүс гэж нүд үзүүрлэж цогтуу хөлжөө хүмүүс зодох дайралтууд ирснээр тэд бол охиноо алдаа зогсохгүй хөршүүд болон нийгмийн зүгээс ирэх
хүндэтгэлээ бүр мусаа алдсан. За энэ хэрэгээс харахад хүнд бол мянган Instagram дагагч үнэн ч пен сая рубль доллар төгрөг байлаач чин сэтгэлээсээ хаах ганц ч хүн байхгүй бол тэр амьдрал хамгийн амар ганцаардал ямар эмгэнэлтэй байдаг гэдгийг бид нар ойлгож авлаа. Хүүхэд таны амжилтаар биш харин таны өгсөн аюулгүй байдал болон итгэлээр энэ ертөнцид хөл дээрээ бат зогсно. Грета Ветлерийн түүх бидэнд хэрв гэр бүл нь түүнийг голж хаяагүй бол тэр өнөөдөр чимдаам дотор өгсөн байдалтай олдох биш бидний дунд инээмсэглээд алхаж байх байсан гэдгийг бол бас давхар харууллаа. Өөр хүүхдээ байгаагаар нь хайрлаж тэднийхээ дэргэд сэтгэлээрээ үргэлж хамт байж гэр бүлийн үнц нь гэдэг зүйлийг мэдрүүлж зовлон зүдгүүрийн аль ч үед алдаа дутагдлыг нь ойлгож бие биенээ түшиж үлдэх тэрл халуун дулаан сэтгэлээр гэр бүлийн үнцнийг үр хүүхдэд ойлгуулдаг мэдрүүлдэг байгаараа гэд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөе. За лайк болон subscribe дараад намайг дэмжээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.